Дараагийн мэдээлэл танилцуулъя. Испаний өмнөд хэсэгт 2 галт тэрэг мөргөлдсөн. За үүний улмаас олон хүн амнасаа алдаж байгаа. За үүнээс болоод амнасаа алдаж байгаа хүмүүсийн тоо тогтмол өсөж байгаа юм байна. За одоогийн байдлаар 39 хүн нас барсан аврах ажиллагаа үргэлжлсэн хэвээр байгаа гэж цагтаагийнхан даваа гарагт мэдэгдэж байгаа. За энэхүү одоо осол гэмтлээс болоод ням гаргийн орой бол тус усад ийм нөхцөл байдал үүссэн. 19 цаг 45 минут Малага болон Мадридийн хооронд явж байсан 300 орчим зорчигчтой галт тэрэгний сүүл хэсэг нь Кордоба хотын ойролцоо төмөр замаас гарч осолцсноос тухайн хэрэг явдал болсон байна. За төмөр замын оператор ADP мэдэгдэж байгаагаар уг галт тэрэг нь Мадридаас Испаний өмнөд хэсэгт байрлах өөр нэгэн хот болох Хулиба руу явж байсан галт тэрэгтэй мөргөлдсөн байна. За өнөө өглөө буюу даваа гарагийн өглөө Андуулаас мужийн захирагч Хуан Морено 75 зорчигч эмнэлд хүргэснээс 15 хүнд байдал байгаа гэж мэдэгдсэн. Испаний улаан цагалмай нийгэмлэг ослын газрын ойролцоох Амадус хотод тусламжийн төвөө байгуулж яаралтай тусламжийн алба болон мэдээлэл иргэн хайж байгаа хүмүүс тусламж үзүүлж байна. Испаний иргэний харуул болон иргэний хамгаалтын албаныхан шүүнжин газар дээр ажилласан байна. Видео болон гэрэл зургуудад дурдсанаар мушгирсан галт тэрэгний багаанууд нь гэрлийн доор хажуу тийшээ харан хөвтөж байгаа нь харагдсан. Зорчигчид хагарсан цонхоор авирч цонхыг хагалахын тулд ослын алхыг ашигласан гэж замаасаа гарсан галт тэрэгний нэгэн сууж явсан Испаний RTV телевизэн сэтгүүлч Сальвадор Хименс мэдэгдсэн. Испаний тээврийн сайд Оскар Понте даваа гарагийн өглөө хосрын шалтгааныг тодорхойгүй байгаа гэж мэдэгдсэн. За тэрээр үүнийг маш хачирхалтай явдал болсон гэж нэрлсэн. Учир нь гэвэл энэ явдал 5 дугаар сар засварлагдсан хавтгай төмөр зам дээр болсон байна. За мөн одоо замаас гарсан галт тэрэгний хувьд 4-өөс доош жилийн насжилттай байсан гэж тэрээр мэдэгдэж байгаа. За энэ нь бол тус галт тэрэг нь хувийн Euro компани эзэмшлих байсан бол мөргөлдөөний гол шалтгаан босон 2 дахь галт тэрэг нь Испаний галт тэрэгний олон нийтийн компани болох Rene компани харьяа байж байсан байна. ТВ-ийн сайдын хэлснээр хамгийн их хохирол амссан галт тэрэг нь Renfe компани эзэмшлийн галт тэрэгний урт хэсэгт томоохон хохирол учирсан. Осрын шалтгааныг тогтооход хэр хугацаа шаардахыг сэтгүүлчид ТВ-ийн сайдаас асуухад 1 сарын хугацаа шаардагдаж магадгүй гэж мэдэгдсэн. Испани улсын хувьд хурдны галт тэргийн томоохон сүлжээтэй Европын холбооны мэдэгдснээр Испани улс цагт 250 км-с дээш хурдтай 3100 гаруй км урттай галт тэрэгний Европт хамгийн том өндөр хурдны замын сүлжээтэй юм байна. За тус сүлжээ нь бол маш олон нийтэд алдарсан өрсөлдөгүйц үнэтэй аюулгүй тээврийн хэрэгсэл тооцогдож байсан. Renfe компани мэдээснээр 2024 онд нийтдээ 25 сая гаруй зорчигч өндөр хурдны галт тэргээр зорчиж байсан. За Мадрид болон Андалузууд хотын хооронд галт тэрэгний үйлчилгээ даваа гарагт цуцлагдсан. За мөн улс орон даяар гашуудлын арга хэмжээ зохион байгуулж байгаа. За Испанийн хувьд бол энэхүү галт тэрэгний ослоос өмнө энэ зууны хамгийн том галт тэрэгний осол нь 2013 онд тохиож байсан. За тухайн үед бол тус улсын баруун хойд хэсэгт галт тэрэг замаасаа гарч 80 гаруй хүн нас барж байсан удаатай. За тухайн одоо галт тэрэгний холбоотой мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулсан. За үүний үр дүнд тус галт тэрэг замаасаа гарахдаа 80 км цаг хурдтны хязгаартай хэсэгт 179 км хурдтай давхиж явснаас тухайн осол гарсан гэж тогтоогдож байсан. За одоогийн гарч байгаа галт тэрэгний ослын талаарх мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байна. За мөн авран хамгаалах үйл ажиллагаа тухайн газарт явагдаж байгаамаа.